Сайн байцгаана уу та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Монголчуудын дурсамж Чингис хаан үзэсгэлэн Чингис хаан музейгээс эрхлэн зохион байгуулад өнөөдөр бид подкастынхаа эхний дугаарыг уран зургийн төрөлд уран бүтээлчтэй урьж оролцуулаад байна. Ингээд эхний танилцуулах уран бүтээлч маань Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач графикийн уран бүтээлч Зэ Уянга, Монголын урчуудын эвлэлийн нэрмжит шагналт зураач Цэ Болт, Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач Цэнгүүн Жав гэдэг гурван уран бүтээлчтэйгээ бид урьж оролцуулаад байна. Ингээд манай подкастын эхний дугаараар оролцох уран бүтээлчд маань өөрсдийгөө танилцуулаад өөрсдийнхөө уран бүтээлийн талаар түүхэн сэдвээр бид энэ подкастынхаа дугаараар ярилцуулна. За энэ өдрийн мэндийг хүргэе. За тавтай ч гэсэн. Тий. Эхний ярилцах юм маань бол ховлын шуурга болд ахын бүтээл байгаа. За бүтээлээ болд ах маань хэдэн жил зурав тий. Ямар судалгаа хийв гэдэг талаараа ярих уу. Ховлын шуурга уран бүтээлийг жил гарын хугацаа зарцуулж хийсэн. Тэгэд хамгийн гол нь ямар учиртай энэ хөвлийн усан улсуудын Япон руу хийсэн давталгааныг харуулахыг зорьсон гэхээр энэ хөвлөө болон Чингис хааны энэ түүх судалд Япон руу давталсан давталгаа маш бүрхэг их бага судлагдсан тийм үе байсан. Тийм болохоор бас нэг бусдад таниулах үднэс гэдэг юм уу. Тийм утгаараа энэ сэдвийг сонгож авсан гэдэг юм. За. Зургийн зохиомжийн хувьд бол одоо зургийн байршил ингээд 3-2 дээр нь монголчууд тий 3-1 дээр нь ингээд японочууд байгаа. Тэгээ ховлын ер нь харахаар анхны дайрал нөгөө Япон ярины хэрэг дээр бууж амжилттай болсон гэдгийг харуулахыг зорьсон гэж би бол хараад байгаа юм. Таны хувьд тий 2 удаагийн давталгаан буюу 1274 онд Японы хэрэг дээр буусан байдаг. Тэгээд үндсэндээ анхны шалгуур маягтай давталгаа хийгээд буцсан байдаг. Тэгээд энэ торгон ах шиг л харуулсан. дайралт хийгээд ялаад тий. Ялалт байгуулсан тий. Байгуулаад дараа ирж одоо дайлахад бол болох юм байна гэсэн туршилтын дуршилтын давталгаа байсан гэж. Давталгаа байсан гэж үзээд байгаа шүү дээ тий. Тэгэхдээ энэ ялалтыг их сонин байдлаар явуулсан байдаг үстэй. Төгчдийн бичснээр тэр буцаад бүгд усан онгоцон дээр гарцсан. Тэр ялалтаа байгуулчихад. Тэр нь их сонин сэдв болж өрөөд байгаа үстэй. Одоо төгчдийн нууд. Тий, ягаад одоо тэр буцаад хөлөг дээр гарцсан ч гэдэг юм уу те. Тэгээд дээр нь ягаад хөлгөн сүрчихсэн ч гэдэг юм уу. Ийм таамаг янз шиг одоо зөрчлүүд гараад байгаа. За бас таамаг дэвшүүлж явах юм дээр бол бас нэг нөгөө Монгол сэтгэлгээ гэдэг юм байдаг. Тэгээд нөгөө шуурга болоход хөлгүүтэй холбочихсон. Тэрнээсээ болж ингээд нэгэндээ татж унахсан гэдэг юм. Татсан юу яасан ч гэж байдаг. За дээр нь болохоор бас нэг хөлөг хийхдээ нөгөө нэг хавтгай юутай ёроолтой нуурын судлаачтай бичсэн хийсэн. Тэр бол далайн шуурган тесвэргүй байсан ч гэдэг юм уу. Тий. Тэгээ яг уран зураг нөгөө сонирхчдын дунд бол одоо тий түүх нэг сонирхдаггүй хүмүүсийн дунд бол энэ зураг ингээ гараад ирэхээр асуулт тавиад эхэлж байгаа юм л да. Одоо самураны юм байсан юм уу тий? Одоо тэдгээр зургийн самуран байсан гэдэг юм уу тий? Самуран дуулган ямар байсан юм гээд. Энэ болгон дээр одоо тэгээ энэ дээр ч одоо хичнээн хүний дүрслэл багтсан байдаг. Тоолоогүй. Маш олон юу байгаа тий. Тэр болгон дээр өөр хөвцлөлт юунууд гаргаж ирж яадаг тий. Та энэ бүтээл дээр хэр удаан ажилласан бэ? Ер нь жил гаруй цаатай. Тэр судалгаа бол бас бүр эртнээс явуулсан л да. Бүхэл талын судалгааг одоо хүмүүс яг зурж явах үед хүртэл ер нь морь мал байсан юм уу, морь монголчууд аваачсан юм уу гэж байна. Тэгээ ихэнх нь хятад зэрэг, солонгос зэрэг байсан ч гэж яах маягтай. Тэгээд монгол зэрэг нь ямар хувцастай байсан, хятадууд нь ялгагдахгүй байх ч юм асуудал байдаг лээ.
Тий. Ховлын болоотын хувьд одоо энэ ховлын шуурга зурагдсны хувьд бол манай музей дээр яг ховлын болоотын бас тэр нэг завных нь их заагвар Японоос одоо хийж энэ музейд байрлах юм. Тэгэхээр энэ зураг маань бол одоо бүр илүү сайхан ойлгомжтой болох том болж тодтол орж ирж байгаа юм байх. За намайг зураач Цэнгүнжээ гэдэг. Би болохоор энэ Чингис музейнх зураачдын дундаа 400 худалдаачин гэдэг сэдвэр зургаар оролцож байгаа. Энэ Чингис хаан Алтан улс руу дайрах гад уулын яг бэлтгэл ажлаа нэлээд хангачаад тэр хоорондоо 29 улстай бас нэг худалдаа харилцааны талаар ингээ хамтарч ажиллая бас ингээд нэг тэр үеийн чинь бас нэг менежмент маркетинг л явуулчихлээсэн байна. Тэгээд тэр үед нь тэр 29 улсад отруудын дарга одоо захирагч нь хааны ээжийн дүү байж таараа. Тэгээд нэг шуналдаа хөтлөгдөд тэгээд энэ дэлхийн түүхийг л ер нь донслох их үнцийг тавьчихсан болсон гэж ер нь уушсаар л тийм дүгнэлтэнд л хүрчих юм лээ. Тэгээд энэ зурагч нь манай монголчууд ч бас их ёстой тийм ард түмэн байдаг. Энэ олон худалдаачдыг явуулахын тулд зэвсэггүй явуулсан байдаг. Тэр хотдоо орж ирэхдээ бол би бүтээлдээ зэвсэггүйгээр бүтээсэн байгаа. Тэгээд маш энгийн тийм ардуудын дунд ардууд л орж ирж байгаа мэтэр их 50 зураг лээсэн л да 80 байлдаа ингээл би заавал нэг зурх гэж сонирхоогүй. Тэгээд энэ дэлхийн түүхийг донслогсон энэ нэг айхтар түүхийг эхлээд монголчууд ийм гоёор дулаан сайхан сэтгэлтэй ингээд ухтаж авч байхад тэр Инолчук толгойг одоо цаацлан 400 хүнийг цаацлна гэдэг бол айхтар том хэрэгсэл харагдсан байна. Тэгээ хоёр дахьт нь дахиад илчээ явуулаад тэр Инолчукийн толгойг наашаа явуулчих. Тэгвэл би дөршөө хийсэн чинь ахаад хоёр илчээг нь доромжлоод явуулчихдаг. Ингэн гот чинь миний алтан аргамж тасруу 29 медалээр мартыгэл ингээл ер нь дэлхий рүү монголчуудын хамтлага эхэлчихсэн байдаг. Яг тэрний чинь ардлан залгуулад одоо Европод хийсэн тулааныг бас манай энэ оюунга бүтээлч маань лигницийн тулаан гэдээ бас хийсэн байж байгаа. Энэнийхээ тухай бас өөрөө гоё тайлбарлаж өгөх байх л да. Би энэ лигницийн тулаан гэдэг бол анх 1996 онд жижигхэн юм одоо бичлэг олж уншсан байхгүй юу? Орос хэл дээр. Тэгээд тэр үед чинь нөгөө интернет байсан, юу ч байсангүй. Тэгээ надад их сонирхолтой санагдаад энэ тухай би судлаад үнэхээр 7 жил одоо тэр үед ямар зэвсэгтэй байсан, ямар бүх юм судалж эхэлсэн байхгүй. Тэгээ 7 жилийн хугацаанд би эскизээ хийж дуусаад тэгээд ягаад ч одоо ингээд төмөр бараар би өөрөө график учраас төмөр бараар хийн гэж бодоод эскизээ яг метр 50-тай хийсэн. Тэгээ Монголд тэр үед үнэхээр тийм төмөр байхчгүй олдохчгүй баггүй юу. Тэгээ битгүй би зүгээр тэгэл хийсэн. Тэгээд эскизээ дуусаад нэг 2-3 хон жахад л нэг хүн надад бүр намайг байхгүй хахад миний өрөөнд тийм төмөр авчираад уянгаал авах гэж тавьсан байсан гэж боддоо гэсэн. Айгу сонир тохиолдол. Тийм бүр гайхсан өдөө итгэхгүй гарсан байдэн. Тийм өөрөө ирсэн. Тэгэл яг эскизэндээ тараал хийсэн байхгүй юу. Тэгээд 7 жил судлах одоо 7 жилийн хугацаанд хүн одоо түрүүн бол зурагч ярьжлаа нүгээр одоо түүх гэдэг бол тийм амар зүйл биш. Тэгээд яг хөө хийж явах хугацаанд бол эскизээ хийж явах хугацаанд миний зүгээр л инээ төржсэн юу гэхэлэр одоо тэр рицеруудын өмсгөл зөөссөн хувцсанаар тэр нарийнхан ингээд зурвас одоо харагдж байгаа шүү дээ. Дээрээс нь тэд нар чинь нөгөө морин дээр мортохын тулд одоо жижиг юм юугаар өргүүлжтэй одоо нэг юугаар одоо каран шиг өргүүлж тавигддаг байсан. Тэгэхэд Монголын цэргүүд бол хөнгөн хоёртай. Тэгээд ерөөс зурж харандагаар эскиз хийж яхад шууд ойлгоцсон байна. Хидчихсэн монголчууд болохоор байхгүй. Яг л тэд нар чинь ингээд хөдөлж чадахгүй юм яах юм. Монголчуудаас хэдэн талаас нь ороод ингэж штэ тий. Тэгээд бас миний тэр бүтээл дээр яг одоо Хенри хоёрын толгойг ингээд цаазаар авцсан. Тэгээд ингээд юун дээр жадны дөлгөд ингээд дахиж нөгөө нэг хүмүүсийнх нь цэргүүдийн айлгаж хиймэр сүлтийн ингэж нөгөө мохоож исэн юу байгаа байхгүй. Тэгээд бас сонирхолтой юм дээр болохоор дараа нь ингээд нөгөө нэг хүүрийг таних гад
Хенри 2 бол 6 хөлтэйсэн байна. Хөлнийхээ 3 6 байсан байхгүй. Эхнэр нь тэрүүгээр нь талсан гэж би бас нэг юмнаас олж уншижсэн. Тэгэхээр хувцс нь гэхэлэр яг Хенри танигдахаар хувцс өмсөг бол тарах гэдэг байхгүй тийм. Хаа ингээд тусдаа биш байсан байна. Тэгээд бас их сонирхолтой байгааз тэгээд яг би бас тэр Хенри царай зүсийг хүртэл одоо нэг дээр юмнаас олж бүр ингээд хүн байсан байна гэж зурсан байхгүй юу. Яг жижигхэн болохоор тийм бодит дүр. Тэгээд байлдааны хувьд бол тэрхлээр нөгөө нэг өсөндө цөөхөлөө ирээл нөгөө цухтаадаг шүү дээ. Нөгөө талаас нь хэцүү байждаг одоо тэр моментыг харуулахыг зорьсон байгаа. Бас тэр чин дэлхийд анх удаа химийн зэвсэг ашигласан гэдэг бас утаан шиг татуулсан байгаа юм тийм. Тэгэхээр яг нэр өгөхдөө би 1200 лигнец 1241 гэж албаар өгсөн. Он гэхгүйгээр яг би хүмүүсийг залуучуудыг бас нэг юу тоо бичээд байгаа энийг тогтоог гэж бодсон. Яг л бид нар өнөөдөр бас нэг түүхээ мэдэхгүй сонирхгүй ч гэдэг юм. Одоо ялангуяа намайг тэр лигнецийн тухай уншаад ингэж явах үед бол лигнецийн тухай хүмүүс ер нь мэдэхгүйсэн. Тийм болохоор бас нэг хүмүүс анзаараасаа гэж бодоод тэр бүтээлийг хийсэн юм аа. Энэ лигниц зэгснээс илүү бас одоо нөгөө Польшин Краков хотод өдрийн 12 цагт бүрээ дуурайдаг. Яг нөгөө нэг хэдэн секундэд нэлээ тасардаг. 2 дахиад дуурайд дуу олдог гэдэг. Тийм тэр мэр чинь одоо жишээлбэл бид нар мэдэхгүй байхад тэр нөгөө өөрснөө одоо алуулж хадуулсан гэдэг юм уу ялагдсан хүмүүс тэрийг дурсаад байж гин. Тэгээд дээрэс нь дэлхийд тэр хот чинь одоо бараг брэнд нь олцсон хүмүүс тэрийг сонирхож очдог тэр музейг нь үзэж очдог тийм болсон байна шүү дээ. Гэтэл бид нар одоо өнөөдөр тэр тухай дөнгөжлийн сайхнаас л одоо онлайн юу хөгжснөөс хойш л мэдэж эхэлж байна. Судалгаа хүчтэй хэрэглээсээ илүү тийм. Тэгэхээр надад нэг асуулт байна л да. Зүгээр яг уянгаа өгч бол үнэхээр графикийн бас маш том мундаг нэрт мастер. Тэгээд графикийг бас энгийн хүмүүс графикийн бүтээлийг яаж уншдаг бэ? Яаж ойлгох ёстой юм бэ? Нөгөө агуулгах сэдвээс гадна энэ бүтээлийг яаж уншдаг юм бэ гэсэн нэг хамгийн энгийн алхмууд байдаг. Тэгэхээр би одоо Батолд хас асууя л да. Та жишээлбэл энэ графикийн бүтээл хэдэн хувь хэвлэгдсэний хэд хувийг анзаарсан уу? Зүгээр асууя. Тэрийг бол би анзаараагүй. Зүгээр уянгаа өгч тэр. За яг ийм л да. Ер нь бол дэлхийд дээр яг анх болвол график үсэж байхдаа бол эхний нэг 5 дарц юм уу 3 дарцыг ориг дарц гэж үздэг байсан бол өнөөдөр зураач хүн өөрийнхөө гараар хэвлсэн л бол ориг гэдэг болсон. Бас өөрчлөлт гарсан байгаа. Дээрэс нь Монголд болоод ирэхлээр одоо манайх 3 сая хүн амтай болохоор бид нар бол жишээлбэл би хувьдаа бол хязгаарч олныг хэвлэдэг. Яг бол тийм олноор нэгдүгürt борлох аргач байхгүй, хоёрдугаар зардал аюухтэй. Одоо өнөөдөр ингээл уран зураг гэл хүмүүс нэг ширхэг гэл нөгөө тэр зургандаа бас аюух нөгөө цаг хугацаа мөнгө зарж байгаа. Бид график бас тийм. Тэгвэл графикийн юмнууд бол тэрхлээр Монголд яг үндэлэхэд нэг ширхэг ч юм байдгүй. Бүх юм гадаадаас захиалж авчирдаг, маш үнэтэй босдог. Цаас будг нь аюу үнэтэй байдаг те. Тэгтээ баталгаа нь бол 300-аас 500 жил. Одоо ямар ч реставрац орохгүйгээр одоо жишээлбэл би өөрийнхөө бүтээлд бол 500 сэргээхгүйгээр нэг 500 жилийн баталгаа өгнө. Яг бол одоо хамгийн одоо чанартай цаасан дээр хамгийн чанартай одоо дэлхийн нийт график зураачдын хэрэгжилж байгаа бодог цаасыг бол яг хэрэгжилж байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг баталгаа болж өгнө. Тэрүүгээр л ялгаатай. Дээрэс нь яг дарцын хувьд бол үнэхээр хүн ам олонтой одоо дэлхийн зах зээл дээр гарсан улсууд бол одоо хятад мэдт бол маш олон хэлдэг. Миний хувьд бол дээдлэн 5% л хэлдэг. Та одоо төмөр бараар ойролцоогоор хичнээн бүтээл хийгээд байна. За би бараг л 200 бүтээл төмөр бараар хийсэн. Таны дарцууд ер нь өөртөө чинь хадгалаатай байдаг. Ер нь бол надад байдаг. Яг нэг давуу тал нь тэр. Одоо графикны хувьд бол за би 5 ориг дарц хийсэн байж та одоо хийсэн гэж ботход заавал өөртөө нэг юм хоёрыг үлдээдэг. Тэр нь өөрийнхөө өөр хүүхдэд ч гэдэг юм уу ер нь хадгалаастай байдаг. Нэг хоёрыг зардаг. Нэг нь эхний нэг дарц нь бол зардалтай явна гэсэн. Одоо материалынхаа зардал явна. Нэг нь бол ашиглаж гэдэг юм. Тэгэл болчдөг. Нэг их шунаад байхгүй. Тэгэл ер нь бол нэг олон байхтай гол биш. Миний зорилго бол ер нь одоо жишээлбэл графикийн бүтээл хийдэг зорилго нь олшруулдаг гэдэг дээр байдаг бол миний хувьд бол тийм биш. Нөгөө өөрийнх нь техникийн арга ажиллагаа нь бусдаас өөр байдаг учраас тэр техник л надад сонир байдаг.
Тэрнээс нэг их олныг хийгээд хевлээд зараад ийн гэсэн ойлголт бол биш байхгүй. Их ялгаатай тийм. Тэгээ нэг 2000-аад оны ихэр хэлээд нэг хиний Сальвадор Далигийн одоо яг тэр нөгөө төмөр барынх нь нөгөө одоо цаасан нөгөө дарцууд нь биш яг нэг төмөр одоо хивүүд нь ихүүд нь ирж үзэсгэлэн тавьчихсан. Би өөртөөс урд нь тийм үзэсгэлэн ерөөс огт үзэж байгаагүй. Тэгээ бас их өрмөц сони юм байлээ. Тэр чинь нөгөө ингээд нөгөө дарцын ингээд үзмрийн танхим тарахаар юу илээ гэдэг ингээд айгүйх юм бодогдсон нөгөө графикийн уран бүтээлчд. Тэгээ та бас магадгүй нэг хизээ нэг өдөртэй бид нар ийм олон 200 гаруй төмөр барын бүтээл хийн гэдэг бол эн чинь бас их өндөр дээд амжилттай. Би бол Монголд бол өөр төмөр бараар, чулуун бараар хин уянгаагч манаас чулуун бараар бүтээл хийдэг. Тэгэхээр чулуун барын нэгдүгээрт манад студ байхгүй. Тэгээд энэ чулуун барын тоног төхөөрөмжтэй чулуун огт байдаггүй. Тэгээ маш өндөр зардлаар, маш өндөр олон техникээр бүтдэг учраас бас хизээ нэгэн цагт бас уянгаагч ахаан энэ төмөр барын дарцын үзэсгэлэнг үзэх байх гэж би. Тий, одоо би бол яг үүнд хадгалж идэг. Бас ингээд нас яваад нэлээ хамаг юм одоо ахиж би төмөр бар хийхгүй ч юм уу тийм магадгүй. Тэр үед би ингээд дарцтайгаа явталгаа ер нь бүгдийг гарна гэж төлөвлөсөн байгаа. Байж байгаа тийм. Тэр ер нь төмөр барч бай, чулуун барч бай. Ер нь барын төрөл бол угаасаа хэцүү шүү дээ. Тэгээд эрүүл мэнд талаасаа ч хэцүү. Маш их тэрний бол би бол хүндэлж явдаг юм гэж шүү. Энд бол бас ойлгох хэрэгтэй. Ард түмч гэсэн мэдж байгаа. Барын орлого гэдэг бол хэцүү. Тэг подкаст дээр ингээ хараад байсан чи ер нь бол Монголын эзэнт гүрнээс дэлхийг дайлаар мордсон одоо зүгийн түүхийг одоо уран бүтээл дээр ингээ буулгачихсан хүмүүс ингээ цуглалцсан байл л да. Японыг дайлаар мордсон хүн тэ бүтээсэн хүн байж байна. Тэгээ уран зураг бол өөрөө ингээд түүхэн уран зураг зурхад одоо бас нэлээд анхааралтай яадаг тий. Маш их судалгаа яадаг. Уянгаагч гэтэл 7 жил баг докторийн зэрэг хамгаалах хэмжээний цаг хугацааг зарцуулсан байгаа хгүй. Ер нь ингээд харахад. Тэгэхээр одоо уран зураг дээр одоо бүтээх явцад бэрхшээлүүд юу гарч. Одоо энэ 3 зураг бүтээхэд тий. Хамгийн хүнд асуудал нь юу вэ? За тэгээд нөгөө нэг би бас нэг олон одоо ер нь бол орчин үеийн хүмүүсээс нэг тийм энэ нэг хитэн зураач нар нэг хаа байсан тэр дээр үе нэг Чингис байсан ч юм уу гүч юм уу гэж зураал ингээл хинт хэрэгтэй юм хэрэгтэй урлаг өнөөдөр шалгамдаа мондоо гэдэг яриа бол гадуур их байдаг. Би эмзэгэлдэг. Үнэхээр эмзэгэлдэг. Яагаад бид нар зураад байгаа гэдгийг тэд нар бодохгүй байна. Дэлхий угаасаа энэ олон зуун жил дандаа түүхээ зурж ирсэн. Гэтэл бид нар нүүдэлж ардсан. Биднэрт тийм боломж байгаагүй байхгүй юу? Тэгэхээр биднэрт харин ийм зурх шаардлагатай тийм бүр ингээд үүрэг байхгүй юм чи. Дараагийн ард түмэг гэж дараагийн одоо үе би жишээлбэл тэр лигницийн тухайд 7 жил судалж зорж штэ тийм. Тэгэхээр тэрний цаана одоо 10 жилийн дараа тэр байхгүй штэ. Тэр хүмүүс тэрийг ойлгохгүй сонирхчихгүй болчихно. Тийм учраас одоо яг бидний үеийнхэн энийг зураад хүүхдүүдэд үлдээгээд өшөө сонирхолтой энэ Монголынхаа дүүх одоо юу гэдэг ямар юм давж ирсэн те бид нэр ямар ард түмэн гэдгийг зураач үзүүлэхээс өөр хин үзүүлэх юм бэ бодтойгоор зохиолчд бол бичээд үлдээн. Бид нар бол нүдэнд харагдахаар ингээд орчинд нь очихоор хамгийн ойрхон буюу хамгийн хурдан бидний үүрэг авахар зураг бол уран зураг бол өнөөдөр ингээд энэ зааланд хүүхдүүдээрээ Японыг дайлж ирсэн юм уу гэж асууж авч шийхээр тийм. Ийм маш том түүхэн мэдлэгийг өгсөж байгаа юм л да. Тийм. Тэгэхээр энэ нэг ер нь одоо 100-ны зураачдын үүрэг байдаг байхгүй юу? Энэ нөгөө их орныхаа төлөө хийж байгаа одоо уран бүтээлч болсон, зураач болсон одоо тэр бид нар чинь зөвхөн зураач гэж явахгүй шүү дээ. Бид нар чинь судлаач, философч, түүхчтэй тийм олон тийм зохиолч энэ олон мэрэгжлийг нэгтгэж жагаад нэг уран бүтээлч хүн болоод байгаа байхгүй бүр нэг жижигхэн зурсан судална. Тэглэн дээр одоо бид нарыг тэгж одоо нэг өрөвдмөр амьтад болж ингэж яригддаг нь бол айгүй надад бол үнэхээр эмзэглүүштэй санагддаг. Гэхдээ тэрэн дээр бол яг хөө хүний бодол байдаг л баг. Гэхдээ бидний үүрэг бид нар тэглээгээд хийхээ болох. Би тэгтээ уянгагийн санааг бол том дэмжиж байна. Хоёрт нь миний бас яг эмзэглэж явдаг. Тэгтээ бас бахархад хэлчих болохоор бас нэг санаа байгаа байхгүй. Тэрний ихтер
аливаа улсын нүүр царай бол ерөөсөө л уран бүтээлч ялангуяа одоо зураач нар байх хэрэгтэй гэж би энэ тэргүүнд бодож явдаг. Яагаад гэвэл аливаа нэгэн улсын тэргүүн ч юм уу, элчин сайд ч юм уу ингээд нэг Монголынхаа ингээд томчлолтой уулзахад тэднэрт дурсгалын юм хэд нэг дуучныг бэлгэлж болохгүй. Нэг уран нуурачиг бүжигчин бэлгэлж болохгүй. Тэгэхээр нүү зураачтайхаа бол уран бүтээлийг түүх болгоод өгдөг байхгүй. Энд чинь бол ерөөсөн тэгэхээр яг ялж явахгүй зураач нар бол Монголын нүүр царай яг энэ тэргүүний байх ёстой юмыг одоо харин би зөврийг шулуух хэлэхэд бол төр засгаа муулаач яг үү. Дээр нь гарсан хүмүүс бол одоо юу яаж энэ зураач уран бүтээлчдэг бол өстой үнэн тоодоггүй. Ястаа нэг бор зурх болтом энэ жоохон улс төр жижигч магадгүй гэхдээ энэ тийм биш шүү. Ерөөсөө яг уран бүтээлчдэг бол үнэн тоохгүй. Харин юу үүнтэй холбогдуулаад харин Чингисийн музей маань уран бүтээлчтэйгээ дэмжиж ийм сайхан хааны музейтэй болж байгаа. Дээрэс нь бас ингээд хаанд бүх үүх төвхтэйгээ холбоотой ингээд үе үеийн түүхүүдийг харуулсан уран бүтээлчдийн бүтээлийг гаргаж байгаа гэдэг бол би бол ястаа тун таашаасан. Олон жил бас мөрөж явсан зургнуудаас бүтээгээд эндээ ингээд тавьж олон төмөндөө үзүүлэх болсон. Харин энэ өвчтөнийхээ улмаас юу боллоо те цахим болчлаа. Тэрнээс биш нүдээр үзсэн бол үндэ гайхамшиг бас үзчихэл байсан. Би бол тэрэнд л жоохон дундуур байна. Гэхдээ яриад ингээд суугаад энэ яриа маань ард түмэнд хүрнэ ихтер бол зураач нарыг бас ямар хүмүүс байдгийг бэ гэдгийг тодорхой өчөөхөн ч гэсэн нэг ойлголт үүсэж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээ бас нэг ийм асуудал аахгүй. Одоо жишээл чамайг сайн ярьж ихтэй бодож байна л та. Жишээлбэл чамд юм уу, болдоод юм уу, надад юм уу те хинч захиалга өгөөл те мөнгө өгөөл чи энийг бүтээгээд ингээд зардал гаргаад ингээд бидний тэгээ урлаг гэж юм мөнгөийг төлөөгүй байхгүй юу. Бид нар чин сэтгэлээсээ л энэ түүхийг энэ Монголын энэ бахархалт одоо үйл явдлуудыг зөвхөн сэтгэлээсээ л зурсан бүтээсэн. Тэгэхээр нөгөө энэ дээр бол одоо хүмүүс зөв ойлгох хэрэгтэй байхгүй юу. Нэг одоо юу гэдэг бодч ч юм уу те одоо ямар нэгэн тийм нэр алдар ч юм уу ямар нэгэн юмны төлөө хийгээгүй энэ бол сэтгэлийн дуудлагаар хийсэн бүтээлүүд гэдэг л одоо хамгийн чухал байгаа. Одоо манай монголчууд чинь зөвөр нэг нүгөө хэлэхэд бол архин талаа живчээд байж байгаа шүү дээ. Халчсан монголчууд иргэмгүүл би бол монгол гэж тэгэл түүхээ ярих гэдэг. Тэгэл нэг уншсан л ярина тэгэл дуусаа. Цаашилж өөргөлжилж болохгүй. Тэгэхээр зураач нар бол бүгднийг судалж яаж хооронд нь уялдуулж яаж нэг юм хавтгаж амьдруулж яаж нэг түүхийг жоохон өгүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ түүх гэдэг бол зөвөр нэг ингээд нэг бичигдээд нэг цаасан дээр нэг түүхчин бичсэн нэг өөр ахаад нэг түүхчин бичсэн өөр үүдэг. Энэ болгон түүхий чинь базж байж нэг бүтээл үүсэж байгаа гэдэг чинь нэг чухал байдаг байхгүй юу? Тэгэхээр зураачны хөдөлмөр бол асар хүн. Дэлхийд дээрээс хоёрт ордог хамгийн хүнд мэргэжил тооцогдсон шүү. Дээр нь ахад нэг мэргэжил байна. Тэгэхээр их сонин энгийн мэргэжил байдаг шүү дээ. Хамгийн хүнд мэргэжил ирнэ. Тэгэхээр зураачны мэргэжлийг хоёрт нь жагсаасан байдгийг. Тэгэхээр энэ бол бас заавал хэлж явах хэрэгтэй. Одоо бид нар чинь юу байдаг шүү дээ. Та нар нэм бодог би юугаа их нийлүүлчихэд яасан хүн хилээд идэв. Үгүй байхгүй. Тэр чинь маш олон хүний хамаг юм судалгаа, дадлага, чадвар бүх юм хамаарна. Энийг чинь манай зураач нар дуурахгүй. Уул нь ингэж тод дуурч байвал ард түмэн маань жоохон ч ихсэн ойлгосоо гэж басан. Дээрээс нь маш их сэтгэл байдаг. Ёстой зургийг хар угаар бол бор зурх бодолтой мөнгөөр бид нар амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Тэгсэн ерөнхий түүхий бүтээлцээ л байгаа. Бүтээлцээд явж байгаа. Тэгээ энд одоо зураач чинь нэг алхам урд явж яадаг гэдэг. Энэ манай зураач нар бүгд л энийг бол хэлж чадна тийм ээ. Монголчуудын бахархлыг энэ танхимд одоо бүтээчээд тийм уран зураг бүх төрлийн өрн Монгол зургийн арга байна уу те дэлхийд одоо зургийн ямар төрлийн арга байдаг тэр чигээр нь бүтээчгээд ингээд одоо сууж байгаа хүмүүс ахгүй. Ингээд ярих боломж ингээд Чингисийн музей хамт олон тав бүхэн ингээд гаргаж байгаад бид нар бас их баяртай байна л та. Тэгээ надад бас нэг асуулт байна л да. Одоо жишээлбэл түүхчний за уран бүтээлчдийн хувьд бол өөртөө ингээд түүхээ судлаад бүтээлээ тойрох гэж нэг асуудал байна тийм. Тэгвэл нөгөө түүх судалдаг хүмүүс маань зөндөө уншсан тэр түүхүүд нь ингээд одоо бодит ингээд хэсэг одоо түүхийн нэг хэсэг болоод ингээд нүдний өмнө ингээд
бүр ингээд дүрстэйгээр харагдахад ер нь түүхч хүний хувьд ямар сэтгэл төрж байна? За нэгд бол энэ чинь бахархах шүү дээ. Нөгөө нэг цаасан дээр уншаад исэн ч юм уу, эдгэлгийн зүйлээр харж ийсэн ч гэдэг юм уу, тэр хүний маань яг тэр бодит хүний дүрээр нь ингэж дүрсэлж гаргаж ирнэ гэдэг чинь бас их том өгөгдөл өгж байгаа байхгүй. Тэгээд энэ дээр бол түүхч хүний хувьд бол нөгөө нэг түүхэн фактыг хайгаад идэг. Тийм, баримтууд тийм. Дотроор одоо 400 жуулчин гээл тэгэхэд те яг ингэж хөдөлбаач ингээд ингэж очиж ийсэн юм болов яадаг юм бол гээд одоо баримт эргүүлэгчээ те. За ховлын шуурга гэхэд те яг юм түрүүний ярьдаг шиг морьтой байсан уу морьгүй байлуу ч гэдэг юм уу те. За зэвсэг нь ном нь 13 дугаар зууны ном чинь юу вүлээ гэж харах жишээтэй. За тэр яг ингээд тулаад яг ингээд бодит дээр ингээд зурган дээр буудсан байхад бол хамгийн сайхан сэтгэл ханамж байгаад байгаа байхгүй. Бас нөгөө талаас төсөөллийг бас нэлийн хүчтэй байхдаа би болоод өгч байгаа. Боломжийг олж. Ер нь бол ингээд зураач хүн ч юм уу, түүх судлаач хүн ч юм уу, яруу найрагч хүн, зохиолч хүн ч юм уу, зураач болмоо нэг хүн болсныхоо хувьд энэ нэг эх орондоо нэг юм үлдээч хэмсэн гэсэн юм байнга явж идэм шиг байна. Тийм, эх оронч байдаг. Тийм, ер нь бол эх орончд байхгүй. Нэг төрлийн одоо зэвсэг болохгүй. Тийм, жишээлбэл сая ингээд бол дахын энэ бүтээл дээр тий ховлын шуурга дээр айгүй олон үзэгчд асууж ирсэн байхгүй. Энэ ховлын шуурга гэдэг энэ зурган дээр монголчууд ялагдаад байгаа юм биш үү? Ялагдаад байгаа юм ш. Зарим нь болохоор монголчууд ялж байгаа юм биш үү гэл ингээд үзэгчдийн хооронд айгүй их маргаан үүсэж ирсэн. Хүмүүс энэ бүтээлийн тухай түүхчид бас маш их ярьж ирсэн. Тэгээд энэ сэдвэр бас хүмүүс бас мэрсээр унссан хүмүүс нь одоо нөгөө нэг яг төсөөлөл ингээд бодиттой болоод ирэхээр энэ нөгөө ярих сэдв нь илүү хүчтэй те тодорхой болоод ирдэг. Одоо жишээлбэл ингэсэн чинь ингээл бүх деталуудыг хүмүүс яриад байна те. Тэгэхээр бас нөгөө магадгүй урлаг өөрөө тэр хүний нөгөө уншиж одоо судалсан тэр зүйлийг те илүү төсөөллийг нь илүү хүчтэй болгож өгдөм болов. Наадах тэр чинь би бас айгүй гой бодит нэг юм ярил л да. Одоо би 2004 онд Швейцарт үзэсгэлэн гаргасан би даасан. Тэгээ тэнцээ би нэг юм бүтээл тавьсан юм. Поло гэж нэртэй. Одоо Чингисийн цэргүүд поло тоглож байгаа. 2004 онд. Тэгээ би тийм бүтээл хийчихэд очичоод хийж явахдаа би ингэж ботсон байхгүй. Швейцарт үзэсгэлэн гаргах гэж байгаа юм чи би монголчуудын Европт одоо юу байж болох вэ? Нөгөө бахмаар шүү дээ монголчуудаараа. Тэгэнгүүтээ би бодохгүй за полог бол монголчууд цэргүүд Чингисийн цэргүүд тоглож ирсэн гэдгийг би бас уншсан байсан байхгүй. Тэгэнгүүтээ би зурхтаа арга барилаа нэг юм хадны зураг сүг зурах уу жоохон тийм эртний юм шиг зурсан. Төмөр бар хийсэн. Нилээ эртний юм шиг хүн хараад ингээл түүх гэж харагдахаар хийсэн байхгүй юу. Тэгэнгүүт аюул сонирхолтой нь яг тэн дээр Английн пологийн ерөнхийлөгч үтсэн миний бүтээлийг. Тэгээс шууд толгоогоо бариад сэгсрээл бүр заалтан дундор толгоогоо ингэж барьдаг. Ингээд хитгэд алхсан. Бүр хитгэд алхсан. Тэгснээр надтай танилцаад гэж аахгүй яана. Би станер нэг энэ пологоо би англичуудаар зохиосон гэж бодсон чинь танаа Чингисийн цэргүүд чинь хийцэн байсан байж тээ. Явж ирсэн. Тэгээ надаас судалж авсан байхгүй. Тэгэхээр энэ яг энүүгээр би юу гэж ойлгосон бэ гэхэлэр уран бүтээлч хүний тэр нөгөө нэг одоо хүнд хүргэх юм гэдэг бол гайхамшиг юм байна. Би одоо тэр пологийн ерөнхийлөгчийг бүр ингээд шоконд оруулаад тэгээд дээрээс нь тэр юм чи бүр ингээд хүлээн зөвшөөрч байгаа хгүй бүр эргэлзэхгүй хүлээн зөвшөөрч. Магадгүй би зохиогоо зурцсан ч гэж болно шүү дээ. Гэхдээ үгүй зохиол биш юм. Зохиол биш байхгүй. Гэхдээ зөвөр бас эргэлзэж болно шүү дээ. Тэгэхээр тэр хүн бол огт эргэлзээ бас ямар аргаар зурсан тий орчин юм шиг зурсан бол тэр хүнд тийм сэтгэл төрөхгүй ч магадгүй. Их эртний юм шиг хийц учраас тэр хүнд бүр ингээд амар нөлөөлөөд бүр өөрөө бүр шоконд ороод. Тэгэхээр зураач хүнд бол айгүйх боломж байд юм байна гэж ойлгосон. Тэгэхээр уран бүтээлч хүн бол эртний тэр Монголынхаа гайхамшигтай түүхийг бол гаргаж явах бид нар бүр албатай, үүрэгтэй. Нэг талаас энэ чинь бас бид нар түүхээ хамгаалаад байна шүү дээ. Тий, одоо яг миний одоо энэ тавигдсан миний гурван бүтээлээс нэг нь бол бас пологтой холбоотой зураг байна. Одоо тэр нь монголчууд тэр их морины ирж давхаан донд хүний гавлын ясааг одоо жаглаж байгаа нэг тийм сэдвийг хөндөж тавьсан ба. Энэ бол давхар утгатай л да. Тэгээд ер нь бол монголчууд бүр Чингисийн үеэс өмнө
юу полог тоглож исэн байдаг юм байна. Тийм. Зүгээр үзээд исэн чинь. Тэгэхээр Цэнгүүн жорхоо таны тэр бүтээл дээр одоо тэр гисгэл гэдэг нэртэй бүтээл байна. Тэр хэдэн онд хийсэн ажил вэ? Тэгээд энэ нөгөө бид нар ингээ үзэсгэлэнгийнхаа бас дэглэлтийн үеэр ингээд би анх ингээд танхим руу орж ирчээд бас ингээд ерөөхдөө ямар бүтээлүүд ирсэн байна те ерөөхдөө зааланд яаж харагдаж ингээд хараа явж исэн чи хамгийн ихэнд тэр цаана ингээд тавьсан байсан байхгүй таны бүтээлийг. Тэгээ би харчаад яг тэр өнгөнийх нь одоо тэр нэгдүгээр зохиомж хоёрдугаар өнгөний тэр колоритийн хувьд бол гисгэл бүтээл маш тийм одоо драм одоо тийм жүжигийн юм сценартай тэг асар юм сонин өвөрмөц миний урд өмнө ерөөс Монголын уран зурагт харж байгаагүй асар өвөрмөц тийм зохиомжтой бүтээл санагдсан. Тэгээ тэрний нэгдүгээр план буюу нэгдүгээр игнэнд байгаа тэр гавлын яс тэр цоорцсон байгаа тэр гавлын яс тэг би харчаад энэ баг жүжиг мүжиг баг жүжигийн сценар тэр чигээр болчихоо киноны баг раскадроко бүтээл шиг харагдаж байна гэж бодоод танаас энэ талаар энэ одоо жишээлбэл нөгөө бүтээлэр чинь уран зургийг чинь нөгөө өглөө хийхээр те одоо өдрийн байгалийн гэрэлт хийхээр өнгөн нэг өөр гардаг шөнийн гэрэлт хийхээр өнгөн нэг өөр гардаг те та энэ гисгэл бүтээлээ ер нь ихэвчлэн аль цагт илүү төлхөө ажилласан бэ яагаад тэр гавлын ясыг тэр нэгдүгээр планд тавих болов хэний юм гавл юм бол одоо яг энэ яг миний ажлыг чинь монголчууд хэрэг үзэх юм бол нэлээд асуулт дэвшүүлнэ гэж би өөрөө дотроо бас яг бодож лээсэн л та. Тэгээ хариултаа болохтой ер нь бол сая Уянгагийн хэлдэгтэй их төстэй. Ер нь пологийн эхлэлийг бол ер нь монголчууд тавьсан гэж бол шулуухан утгаар бас нэг төрлийн хэлж болно. Хоёр дахь нь болохоор ер нь монголчуудыг зүгээр л байлгахгүй болов. Нөгөө түүгээр явж байгаа гайгүй болж байхгүй шүү. Дахин сануулах. Бүр монголчууд бол нэг л өрөөйгөд босгох юм бол хинтэж дийлдэхгүй тийм эрч хүч бас монголчууд байдаг гэдгийг бас давхар сануулах. Тийм давхар бодлоготой энэ ажлыг хийсэн. Тэгээд энэ гавл бол яг тэ зүгээр нэг тааралдан гутаал нэг хоорондоо ингээд хийх ажилгүй бааtruуд нэг ингэж урдаж очиад нэг төрүүлж чадхаал нэг нь ингэж ялт байгуулж байгаа юм шиг тийм шууд санаагаар байж байгаа боловч яг цааталтаа бол их тийм хүн сэдвийг бас давхар оруулж байгаа. Давхар санаанууд их байна. Ер нь төлөө өглөө өдөр орой. За тэр өглөө өдөр орой гэх юм ер нь бол над байдаг юм уу? Би хийж л өдөрч хийж л оройч хийж шөнө хийж. Тэгээд энэ бас нэлээд удаан зурагч ийм байдал ирсэн л та. Тэгээд бас л жил тойрон зурагдсан баг шүү. Нэлээд суусан. Нэлээд суусан. Болдохын хувьд ер нь энэ хөвлөн шуургыг ер нь байгалийн цагт зурсан уу эсвэл шөнийн цагаар ажилласан уу? Бас л ялгаагүй цагнаар байхгүй. Цагнааргүй. Ер нь зурагч нарт бол амралт гэж байдаггүй. Тэгээд ерөөсөл мөнхийн нэг тархин дотор бол нөгөө бүтээлээ боловсруулж явж байдаг. Нөгөө нэгэнт уншаад толгоонд орчин би нэг хэрэг яг толгоонд орсон гэхээс илүү зураач нараа бас магтмар санагдаад байна. Одоо би нэг хөл оройнд орчихсан эднэр байж байгаа. Тэр нэг бөөнөрийн тухай подкаст гэдэг нэг юм бас үзчихсэн нархлаа. Тэгсэн тэр бөөнөрийн үзэж харж байгаа юмуд манай зураачдын үзэж харж байгаа юмтай бол эгээ нэг. Би бол зураачтайгаа бол 6 өнөдөрхөө дэндүү өндөр өгсөн гэж би хэлнэ. Тийм болохоор би зураач нараа бол ямар ч байсан ертөнцийг бас донслох хүмүүсийн нэг гэж би бол шууд үзье шүү. Тэр зураг ингээл юм уншлаад бол тэгэл нүдэнд харагдана. Тэгэл тэр үйл явдлууд нь хувцс хэрэгэлтэйг харагдаад эхэлдэг. Ерөөсө одоо манай болдоо бол яг тэгж хийсэн л ганцхан нэг хэцүү юм нь бол яг нь судалгааны одоо тэдгүр зурны үеийн судалгаа саадаг одоо юу гэдгийг энэ бид нар ховд гэж байгаа. Тэр ховд чинь дотор шнэн төрлийн зэвтэй байдаг үлээ тийм. Тэр эднэр гэж хүртэл судалсан байна. Уул нь ховд гэхгүй хор гэж хэлдэг байж байгаа ховд болсон зурагтай байдаг юм л. Тэгээд дотор тэр одоо нэг одоо цүүцэн зэвч гэдэг юм уу гэлбэрт зэв гэдэг юм уу тэр зэвнүүд тэр нэг аль үеийнхэн харваандаа ашиглах уу
Тий. Тусгалаасан шалтгаан дотор ч нандин зэвнүүд явж ах шиг байна тий. Тэр эдгээр чинь судалгаанаас л эхэлнэ шүү дээ. байнасаа шалтгаалж ах шүү. Болдохос би нэг юм асуумаар байна. Ховлон шуургын наа нэлээд тодор нэг Япон жанжин зурсан байгаад байгаа юм тий. Тэр бодит хүн үү? Үгүй. Хийсүү. Төсөөлөл. Зүгээр ер нь зүгээр нэг натураас авсан болов уу? Натуруу Гэрээс л төсөөллөө. За. Та тэр юуныхаа одоо сум сэлэмжад те одоо янз бүрийн нөгөө дайн байлдааны зэрэг зэвсгийн судалгаагаа ер нь яаж шийдэж байна? Хоёроос бодтоор би тэрэн чихний археологийн олдрын трийг би бас харж явлаа. Одоо эрт археологч Наавангой тэрч одоо эртний бас нэг юм малтлан юм цэргийн имэйл алтын имэйл дуулах гэж тэр байс. Тэгэл 13 дугаар зууны үед ийм элемент чэргэлж байждаг. Дээр нь өөрөө судалсан чинь өөр маш их юм байдаг юм байна л да. Өөр бодломар л юм болж юм л да. 13 дугаар зуун, 14 дугаар зуун гэдэг ингээл хоорондоо ялгах. Тэр ялгах дөрөвнөөс эхэлж байгаа шүү дээ. Дор хийхад. тий. Одоо тэгэл одоо бамбаа хэрглэж байсан юм бол бодтоор олдсон бамбаа маш ховор байдаг болтой юм шиг. Тий хавар бамбаа болоор. Монгол зэрэг бамбаа ямар ч байсан гэл. яг нэрэндээ дуулгач гэсэн ховор болтдог шүү дээ. Нэг хэдэн төмөр дуулганууд бол яг үзмөрөдөр байна. Тэгэхээр ширэн дуулгал одоо тэр Оросд нэг баян тэмээний ширэн дуулга гэдэг нэг айхтар хятадтай юу шиг ингээд нойно ингээд ширнээсээ чирэгнүүдээр гаргацсан тий. Тэр тэмээний ширэн явж уус их хатуу болдог хөнгөн хатуу болдог жишээтэй юм шиг байна. Сэлэн нийлд энтер гэх чинь сүүлдээ монголчууд заавал махир сэлэнтэй байгаагүй ч гэх шиг ингээд янз бүр юм гэж маргаантай юм зөндөлтэй түүхч нөгөө үзэл баримтлалч гэдэг юм уу эсвэл таамаглал дэвшүүлэгч гэдэг юм уу нэг зүйлийг нэг одоо хотгор илд олдлоо гэхэд те за ийм хотгор илдтэй байсан юм байна гэж яд. Тэгтэл дахиад тэр дундаас нь зүгээр сэлэм олждаг ч юм уу тэгвэл эн чинь одоо юу болчих вэ? Одоо зэвгчл те одоо хүчнэн төрөл байгаа байхгүй. Гэтэл одоо бид нэр хуучин бол юу гэж үзсэн гэхээр зэв гэж нэг янзын юм байх хэвээр тий. Нөгөөх нь дуутай дуугүй юу гэдгээр л одоо гэж ойлгодог хүмүүс ойлгодог байсан бол одоо бол ингээд түүх судалгаа археологийн малтлаг гэх тий маш олон дэлгэр болцсон болохоор нөгөө ойлголтууд маань илүү өргөн хүрээч болоод. Тэгэхээр яг тийм. Тэгэхээр нөгөө нэг төөрөлтгүй тулд зураач хүн өөрөө яг хийж байгаа тухайн бүтээл дээр анализ хийгээд за нөгөө голоор нь явна шүү гэдэг чинь тий голоор биш жанжин шугамтай одоо түүхийн хувьд бол хитрхи худлаа биш тэгтээ ингээл олдсон малтлаг болгон дээр яхах юм бол чинь болохгүй болчих шүү дээ. Тийм учраас ерөнхий одоо яг тухайн зөвхөмжин дээр нэг гол барьж байгаа байхгүй голчтой одоо за энэс яг л иймэрхүүл гэдэг нэг цаанаасаа одоо өгдөл гараад ирдэг шүү дээ ерөөсөө. За би юм биш үү гэл тийм дүгнэлт хийгээл. Тэрнээс бол олдсон олдуур болгоны юг гаргана гэдэг бол байхгүй шүү дээ. Тэр чинь хитрхи олон үе цаг хугацаанд хуваагдаад бүр толгой явчихна. Тэ саяхан би нэг бөөгийн болтон дээр очиод би одоо нэг ингээд судалгаа хийж байна. Сүбэдэ Баатрын тухай одоо би ингээд бүтээл хийж байгаа. Тэрэнд ингээд нэмэр болгоод надад гоё сургаал айлдах янз бүрийн юм байна уу гэсэн чинь эдэл чиргэлж исэн эдэл жир зэвсгийн тухай надад бага хэлж өгч байна л да. Тэр хаа байсан тэр 800 жилийн өмнөх юмыг тэгээд нэг онх яриа сууж нэгдэг бол над их сэн санагдсан л да. Тэгсэн хэрнээ нүдэнд бол ерөөсөө тэр зэрэг зэвсэг нь бол харагдчихлаа. Тэгээд дээрэс нь тэр юу байна? Хамгийн сонирхолтой монголчууд чинь нэг зэрэг 16 төрлийн зэвсэг лүүтэй хэрэгэлдэг байсан гэсэн тиймэрхүү ерөнхий багцаа байдаг шүү дээ. Тэгэхээр 41 төрлийн зэвсэг Сүбэдэ Баатар хэрэгэлдэг байсан гэж тэр онгодонгэр ярьж байгаа байхгүй. Тэгээд зөвхөн морных нь одоо энэ тэр ингээл нэг одоо ходрох ч юм уу юун дээр нэхэд
дандаа зэвсэгнүүд зөвлөлттэй бичдэг. Сүүл нь ихэд л зэвсэг бол модныхон сүүл ихэд зэвсэг болд юм шүү. Энэ бол яах арга байхгүй үний юм шүү гэж тэгэж баталж хэлээд байгаа юм дээр их сонир санагдаж шүү дээ. Тэгээд би тэрнийг ч одоо бүтээлүүдтэй хийгээд эхэлчихлээ л дээ. Бидний хоногт бас яг Сүбэдэ Баатрын зураг байгаас тий. Тэгээд одоо дахиад нэг Сүбэдэ Баатрын 41 зэвсэгтэй Сүбэдэ Баатрын зураг удахгүй одоо төрж гарах юм байна. Тийм манай чинь Сүбэдэ Баатрын баг 2 ч хүрэг байсан баг шүү тий. Хэн Дашнимгоо нэг бүтээл. Дашнимгоо бас Сүбэдэ гэсэн. За би Монголын нэрт зураач Дөрвөн сая голд Бүрсэх гэдэг багшийн маань шав. Тэгээд багш маань нам оюутан байхаас түүхэн зурганд юу н оруулчихсан. Одоо хамгийн анхны курс ажил маань бөмбөг намнан гэдэг тийм түүх байна. Түүхийн ажлаас л эхэлжсэн да. Тэгээд ер нь тэрнээс хойш тэгэл байгаль морь хүн тэгээд эднийг бүгднийг нь холбож нэг бүтээл болох хүртэл би 40 жил зарцсан байна. Тэгээд нэг иймэрхүү ажил болж шээ. Болдохын үед би 83 онд төрөлх урлагийн дунд сургуулиар хата одоо битээр нэг багшийн шавнэр байна. Манд алдартай зураач Бүрсэх багшийнхаа шав болж ярсан. Тэгэл багш минь оюутан байх явцад нэг Мантгай цаатан кино. Тэ Монгол тэнгэрийн өвчнөр гэдэг кинонуудын ерөнхий зураачаар нь ажиллаж байсан. Тэгэл багшийн тэр би оролцож амжааг үл дээ өөрөө хаашаа оюутан болоо явцсан байсан. Тэгтэл тэр киноны сайхан зургуудыг бүтээлж байгаа надад маш их харамсалдэржсэн байхгүй би өөрөө тэнд байсан болоо. Тэр гэж ирээд кино үзээд ингээд байхад өөрөө ирэхгүй л нэг түүхэн сэдвэр киноны зураг зурх юмсан оролцох юмсан гэж боддог байсан. Тэгээд оюутан байх явцтай бол дандаа юм ахуй байдал, аж байдлын сэдвэр зураг зурдаг байсан. Хөдөө мал, аж ахуй мармалтай. Тэгэл тэр чинь түүхэн сэдвээр зурхад маш их түлхэц болж байгаа. Түлхэц болж ахуйгаа тийм Монгол ахуйгаа. Монгол ахуй сайн мэдгээд чинь түүхэн сэдвэртэй зураг зурхад айгүй нөлөөлдөг байсан. Тэгэл ер нь ахуйгаасаа илүү түүхэн сэдвэр бол явж гарсан л да. Анхны бүтээл түүхэн сэдв. Тэгээд явцаа хамгаалахдаа би бас төрөлх урлагийн дунд сургуульд төгсөхдөө түүхэн сэдвэр кино бүтээж байгаа тийм сэдвэр явцаа хамгаалсан байхгүй. Түүхэн сэдвэр орчин үед кино хийж байгаа. Тэр чинь орчин үед дээр зэрэгцүүлж харуулсан тийм байдлаар анх ер нь тэгээд л амтнд нарсан байна. Нэгдүгээр хоёрт энэ түүхэн сэдвээр зурж ард түмэнд үзүүлнэ гэдэг нь зураач хүний бас нэг юм шүү дээ. Хүндэт талбар гэх үү? Тий. Эхэлж чухал ажил шүү дээ. Зорилго маань. Мөн чанар хариуцлага юм уу? Хариуцлага. Тэгээ энэ түүхэн сэдвийг зурхад энэ дайн байлдаан ихэнх нь одоо байна шүү дээ. Тэрний ялагдахтаа биш байна л да. Ялагдсны зурсан ч ихнэ тэр чинь Монголын л түүх. Тий. Энд чинь тэрнээсээ хүмүүс чинь сургамж авдаг, мартуулахгүй байдаг тийм ээ. Дээр нь тэгэл тань мэдхүйтэй ч холбоотой. Ховц зэр зэвсэг нь ямар байсан, яаж ингэж уламжилж дээл ховц ирсэн бидэр гэдэг бүх юмнаас малгаад дээлний ингэр замаас холол өстө маш их хэцүү болдог байхгүй. Өөрчлөгдсөн тэр түүхэн тэр чи залуучуудад үлдэж шít дээ. Би болохоор 89 онд нөгөө нэг рэпний акцент төгсөж ирэл дөнгөж төгсөж ирэл гэжсэн чинь нууц товчны 750 жилийн зориулсан анх удаа одоо Чингис хаан одоо нууц товчонд зориулсан үзэсгэлэн улс даяар зарсан. Тэгээд дөнгөж төгсөж ирсэн нөгөө нэг сэтгэл их юутай одоо галтаа тийм хүн байж байгаад ингээд нөгөө тийм гоё уралдаан нөгөө одоо бас нэг өвүүлгэжсэн социализмын үе чи 20-аад байсан юм чинь. Тэгэнгүүт одоо хамтсан шамлал ордын байгаа зү. Тэгээд
аюу сонирхолтой сая та хоёрыг ингээд сонсч байсан чинь би бас пүрсөх багш тэр үед очиод тэр үед нөгөө нэг интернет байгаагүй түүхэн одоо нөгөө материалууд аягүй ховор байсан учраас одоо пүрсэхгүй тэр үед нөгөө хамгийн их цуглуулгатай одоо материалтай хүн байж таарсан. Тэгээд манай бид нэр бас хороолд ойрхон гэр ойрхон байлаа. Би бас тэр хүнээс очиж одоо зөвлөгөө авч хувцс хунаар одоо хэрэглэлийн тал дээр бас зөвлөгөө авсан. Тэгээд гурлаа нэг хүнээс авсан байна те. Тэгээд яг хуу тэр юунд одоо 3-4 сэр одоо анхны бүтээлийг хийжээлээ төмөр барын одоо 4-ийг хийсэн боловч 3-ын нэгийг ойлгоогүй тэр 3-ыг аваад тэгээд би бас тэрэнд шагнал авсан тэр уралдаанаас. Тэгээд тэрнээс хойш одоо нөгөө нэг анхны бүтээл минь шагнал аваад тэгээд нөгөө айгуух тийм бүтээл хийх одоо ялангуяа төмөр бараа тий бар би хүмүүсийг бар жоохон ойлгохгүй байх гэж айдаг гэсэн байхгүй. Тэр нөгөө нэг одоо юу гэдгийг айхгүйгээр уран бүтээлээ тэр яг төмөр бар дээрээ хийх тийм итгэл найдвар надад өгсөн гэж би өөрөө харж байна. Чингис хаан өгсөн байж тийм түүх өгсөн байна. Тийм тэгээд тэр бас их гоё дурсамж байт юм. Монгол хүн энэ өнөөгийн монгол хүн тэр түүхийг бүтээгээгүй. Өнгөрсөн үеийн манд бүтээсэн байдаг. Тэгээд тэр түүхээр одоо бахархаж байгаа бол тэр өнгөрсөн үед л бас өнгөж харж чаддаг байх хэрэгтэй байхгүй. Тэгжээж одоо би монгол хүн гэж бахархах ёстой. Тэгэхгүй бол түүхийг мэдэхгүй байж би монгол хүн гэж энэ ч хийж дийсэх нэмэргүй. Тэгэхээр дэлхийн түүхийг ярил монголчуудын түүхийг ярьдаг гэж байгаа. Тэгээд монголын түүхийг ярих тэр дэлхий заавал оролцох хэрэгтэй болчихдаг байгаад байдаг. Тийм учраас үг түүхээ заавал мэдүүлэхийн тулд зураач нар чинь тэр нүдээр харж одоо тэр үеийн хувцс хэрэглэл морь мал болон яг мэдээж том жижигл янз бүр гэдэг юм байна. Яг эд үеийн хэрэглэлийг бол төгчдөөс одоо судлан түүхийг тэгээд археолог судлан тэгэл антрополог судлан үгүй ерөөсөө тэгэл бүх юм хэл судлан те ингэж энэ бүтээл бичин гардаг болох тэр ялж явахгүй манай бүтээлч чинь энэ тухай бас тодоо дуурахгүй бол болохгүй тийм ээ. Тэгээд энэ ярилцлаганд ингээд та бүхэн өөрсдөө явдал маш их баярлалаа. Та нарын цаашдын одоо энэ ажил амьдралд бас өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд маш их амжилтыг л хүсье гэж хэлээ да. Манай хоёр ч гэсэн хэлэх. Өнөөдөр Монгол улс одоо Чингис хааны музейтэй болно гэдэг нь өөрөө олон зуун жилийн дараа одоо 800 жилийн дараа ийм музейтэй болж байна. Тэр нь бол бахархуу шүү дээ. Бид нар ярих хэрэггүйсэн цаг биш шүү дээ. Одоо Чингис гэдэг хүний нэрийг хэлж чадахгүй байсан тэр цаг үед бид нар амьдарч ирсэн хүмүүс одоо бид гурав бол. Тэгэхэд өнөөдөр ингээд хинч Чингис хаан Чингис гэж хэлж чадах хэрэгтэй үед бид нар амьдарч байна тий. Тэгээд ийм сайхан музейтэй болцсон байна тий. Тэгээд энэ музей нь өнөөдөр дэлхийн хэмжээнд дэлхийд гайхагдсан музей байх болтугай гэж одоо ерөөгөө та бүгдтэй одоо ажлын өндөр амжилт хүсье. За ерөөл атар шиг тий. За тэгвэл тэгээд эхнийхээ подкастын дугаарыг өгөр өндөрлөе. Ирсэн бүх зочдтой баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. За баярлалаа.